Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн хувилбараар сонсохыг хүсвэл Mbook аппликейшнээр сонсоорой. 15 дугаар хэсэг. Зочид бүгдээрэн хөгжилдөн ширээндээ суухад нэг хүний суудал эзгүй байлаа. "Рено тайж хайчав" хэмээн анхаарал халамжтай гэрийн эзний асуухад "Морь унаад хот руу явсан. Хараахан эргэж ирээгүй байна" гэж зарцэг хүндэтгэлтэй хариулав. "Ноён Реног боцож ирэхэд хоолыг нь халуун байлгах тал дээр санаа тавиарай" гэж Гари чимээгүйхэн тушаалаа. "За мэдлээ эзэнтэн." Зочид тадсан ёсорон хоол сайн идэж арх тарснаас бүрж ахиухан ууцгаалаа. Дуган хийгээд түүнтэй холбоотой оньсог таавар нь ярьж барагдахгүй сэдв байсан тул яриаг өөрөө өчүүхэнж завсарлахгүй үргэлжлэн хөвөрөв. Үнэхээр ч тэнд тарих гашилгам ээдрээтэй зүйл мундахгүй их байлаа. Хоосон авс олдсон нь хүмүүсийн сэтгэлийг гутаасангүйгээр үл барам, харин ч сэтгэл хөдлөм гайхалтай дэврүүн сонин тохиолдол шиг санагджээ. Тэгээд анжтын байшингийн өнөө нууцлаг өрөөдөө холбон элдв янзын таамаглал тал талаас уралдуулан хэлэлцэв. Гэвч учир шалтгааны гадуу шүүлтүүрээр авч үзвэл бүх таамаглал дараа дараагаар нуран унлаа. Вэйсимч бол аливаа дэврүүн сэтгэмжийг дорн бод цохиж чаддаг. Иймэрхүү зүйлд бараг тавал итгэдэггүй хүн. Санал нийлж тогтсон тоомтой зүйл өгүйч хөгжин шууган улам нэмэгдэж зардснараа зочдын суллсан аягыг арай ядан амжиж дүүргэж байлаа. Оройн цог өндөрлөх тийшээ хандаж байтал гадна тавцан руу гардаг хаалга тархийн онгойж нэгэн зарц хар хурдааран орж ирэв. Хөрхий залуу үхтлийн айс нийлт байлаа. Хооллого танхим нам гүн боллоо. "За юу болов? Яриад өгөөчтэй ч өтгөр ав" гэж эцэст нь Смит дэсэж чадлагүй шаардан асуулаа. "Би буруугүй шүү. Ноён тайчин өгсөнд би үнэхээр буруугүй." "Юу өглөө гэж? Хэн үхэв? Рено тайж өгчгээ юу?" гэж тал талаас нь шалгаан бүгд сандал ширээгэн тачигнуулан босож ирлээ. "Энийг уугаад учир нь ойлгохоор яриадах" гэж хэлээд Вэйсимч айж сандарсан залууд аяг хатуу дарс хийж өглөө. Нөгөө залуу аягтай дарсыг шуналтай наргагүй хоослоод дотор нь таахан онгов бололтой. "Өнөөрөө нар жаргахын хэрд ноён Смит хотороод торох шар ариг захиалаад иргэж намайг явуулсан юм. Би хашин хэрэг хэмээллээд унаад явсан юм. Даалгавраа гүйцэтгээд би "За мэдээж буурчин газар орж аригтай биз" хэмээн эргэлэгч Смит хэлэхэд "Миний буруу ноён Смит, би тийш орсон. Гэхдээ бурхан гэрчлэн би согттлоо уугаагүй." "Мэднэ. Ноён Смит минь итгэж үзээч тий. Би ердөө ганцхан аяг шар аригл." "За болноо" гэж Джеймс чангахан дуугарав. "Гол юм аяар" гэж Гари хатуухан шаардлаа. "За би гэрлүүгээ буцаад явж сартаа саруулхан шөнө болж байлаа. Би зөөлхөн гэлдрүүлж явлаа. Угаас манай улаач биднийг давхиж болохгүй гэж загнадаг юм. Хашин хэрийгч гуйдаад ямар давхиж өгөх биш. Нуурын хажуугаар амар тайван өнгөрөөд уул руу өгслөө. Цэцэрлэгийн хашааны дэрэгдүр гарсан нөгөө хамгийн дөт замаар хэрж явлаа. Нуур руу харсан явган хаалга инүүхэнд харагдаж буй хариугүй дөхөж явтал хашин хэр гинт хүлэн тушигдсан мэт цаглан гидэж хөх махан жижирч эхэлсэн юм. Би ч урагш хараад бүр хөшөж орхилоо. Явган хаалганы дэргэд урд шар үсээ задгаа асхан унжуулсан. Ногоонууд нь гялалзан гэрэлдсэн цагаан хүүхэн зогсож тэрний эргэн тойронд ад зэтгэрийн утаа манан савсаж байлаа. Хашин бор хойд хоёр хөл дээр нь цорон босож хажуу тийш басглаа. Ноёнт минь, би морин цэргийн хүнч биш. Морж сайн унаж сураагүй хүн. Тэгж босгоход яаж тогтох вүлээ? Би мориноос унаж хашин борч үргээ талга боллоо." "Цааш нь яриач" гэж Гари товчхон хэлв. "Малгай минь хийсээ талга болчихсон.
Би ч толгойдоо нэг том болдруутай боллоо гэж залуу хэлээд толгойг нь тэмтэрж үзв. Намайг талбайгаар гүйж явхад өнөөгч нь бутан дунд зогсож явах шиг санагдахаар нь би байшин руу ухас гэлээ. Гадна тавцан руу гүйж ирээд Рен ноёнтон ханшлаган дээр сууж байгааг шууд танилаа. Өглөө түүнийг хувцас өмсгөд би тусалсан юм чинь танилгүй яах вэ? Тайж ноёнтон гэж би хашгиран дуудсан боловч тэр хөдөлсөн ч үгүй. Тавцан дээр гүйж гараад би түүний мөрнөөс татвал нүд нь гөлийж гар нь хөрсөн байв. Тэгэхдээ би түүнийг үхсэн гэдгийг ойлгосон юм. Гари болон бусад хүмүүс залуугийн цааш ярихыг сонсолгүй шууд тавцан руу гүйлдэн гарлаа. Рено тайж тавцангийн хашлаган дээр баган налаад энгийн амар чуга юм шиг сууж байлаа. Язгууртан ихэс морь унахтан өмсдөг ред фрак болон урд түрээтэй савхан гутал өмсөж фракныхаа товчонд ягаан удвал цэцэг хадгалсан байхажээ. Үгсэн гэдэгт эргэлзэхэн аргагүй байсан тул бүгд гашууд нь туугаан хураацгаав. Талигачиг анхаарсан зарц сэтгэл нь аймар догдлон хөдөлсөн хэвээрэн лус савдаг үзээд хэрхэн айж сандарсан тухайхан бусад зарц нөхөддөн ярьсаар байлаа. Харин одоо бөөрж дэгсдүүлэн өнөө хүүхний хувцсны доороос галууных шиг сарвуу цухууж байсан. Хүүхнийг тойроод ад зэтгэрийн утаа манан савсаж байсан биш бүр бөөн үүл манан багширч байсан хэмээн ярих хажээ. Цав цагаан өдмөд хөнгөн тэр хүүхэн намайг гүйж явахад бүр дагаад нисэж явснаа тавцангийн өмнөх гэрлийг үзээд хоцорч тэр бот руу орсон гэж залуу яриад цэцэрлэгийн зүг зааснаа. Хүй тэрийг хараач. Өнөөгч тэр ботны тэнд цайраад байна гэж хоолойг нь чичрүүлэн өөрийн бас дуугаар орилоход хүмүүс цочин тав хийцгэлээ. Үнэхээр чи бутан дунд нэг юм цайран харагдах ажээ. Тэр даруй ноён Гари Ахмад Райднер тэнд очиж үзэхэр явлаа. Муухай орооч тэнэгүүдээ. Эн чин тогосгочтой морил байна шүү дээ. Гэх ноён Гаригийн захирингуудуу төдөлгүй сонсогдож тэд сайхан цагаан морь хөдөлсөөр бутан дундаас гарч ирэв. Айдас хүйдэс чи намдаж бөгөд сэргээд ирлээ. Тогос бол манай саятны хамгийн шилдэг сайн мордын нэг тул зочид хийгээд зардснаар бүгд түүнийг сайн мэддэг байлаа. Эрэгтэй хүний эдэлж хэргэлдэг эмээл тогоостой тэрхүү цагаан морь багтрах шахан амьсгаадаж амнаас нь цагаан хөөс захирах бөгөөд эмээлийн тохмо нэвт нортол хөлөрчээ. Чамайг минь тайж ноёнтон бүр сөөдхийг шахчээ. Гамтаа унана гэж амлаад байсныг яана. Эмээн хөгшин улаач морины хүзүүг илэх зууран өглөж байлаа. Одоо ийм юм ярих цаг биш ээ. Матвей хэмээн ноён Гари түүнийг зэмлэн болиулав. Уг нь хөөрхи Рено морио гамнсан бол өөрөө ч үдэд эсэмэнд байх байсансан. Зүрхний гажигтай хүн тэгэж учир зүггүй давхиж ирнэ болох уу та гэж Вэйс сэмж хэлэхэд ягаан удвал цэцэг хаанаас авсан юм болоо? Яг л дөнгөж сая тастаж авсан юм шиг шинээрээ байна гэж Джеймс цохон асуув. Ийм цэцэг нуурын тэнд зөндөө бий хэмээн Жорж Кей хариулв. Хар хурдаар нь давхиж яваа хүн яаж цэцэг дүүсэн байх вэ гэж Джеймс сөргөж асуухад хариу хэлэх хүн олдсонгүй. Эзнийхэн дохиогоор зардснаар цогцыг байшинд оруулав. Мэдээж оройн цогон дуусгах талаар ярих ч хэрэггүй боллоо. Талигачиг эцсийн замд нь үдэхийн тулд бүгдээрэн хот руу 3 хоног явахаар ярилцаж тохироод өрөөрөөгөө эртхэн тарцгаав. Ахмад Райт Джеймс нар хэлэлцэж тохирсон юм шиг чимээгүй явсаар Райтын өрөөнд орцгоов. Зөөлөн түшлэгтэй сандал дээр сууцгаан чимээгүйхэн тамхиан дадсаар цаг өнгөрсөөр байлаа.
Өрөөнд бөөдгөр харанхуй байсан шөн донд болж сар өндөрт мандахад мөнгөлөг гэрлэр дүүрч тонгодлгүй сарны туяа жирвэлцэн солонгорч эхэллээ. Хоёр залуу хэн нэгнийг хүлээх боловч хаалга нэгдэхгүй л байлаа. Хаалганы цаана хүүхэн хүний хөнгөн алхаа. Бошин сэржигнэх сонсогдож хэн нэг нь хөгжмийн чавхцсан санамсаргүй хүрэн дуугархажээ. Тэгтэл тагтны хаалга жахран дуугархад тэр бүхэн огт чимээгүй болчихлоо. Цаг өнгөрсөөр Райт Джеймс хоёр хаалга тогшоход сэрлээ. Тонголог сайхан өдөр болж өрөөнд нарны хурц туяа гээж шилтөлн дээгүр бүжиглэн хан таазан дээгүр өсчин тоглох ажээ. Хаалга дахин тогшлоо. Ороо. Зард залуу орж ирээд эрхэм ноёдыг өглөөний кофе хүлээж байна. Оршуулгын цаваа хэдийн бэлэн болсон. Сойрхох гэж юм уу? Гэв. Джеймс Райт хоёр юу болоод байгааг сайн ойлгоогүй нойрмог чигээрэн хувцас хунран бушуухан засаж янзлаад хооллох танхимыг зүгэллээ.